Сайн байцгаана уу? Таны бие эрүүл, сэтгэл санаа өдрөг. Ажил нь тавлаг сайхан байна уу? Гялал заадал байна уу? Азоттой явж байна уу? Тийм байгаа гэж найдаж байна. Би бас маш сайн байна. Гялалзж байна, бэлхэж байна. Өнөөдөр чи буруу таа эсвэл би буруу таа гэдэг сэдвээр хэдүүлээ ярилцъя. Мөн сэтгэл судлалын подкаст болно. Үнийг ярихын өмнө цаг хугацаа гэдэг зүйлийн тухай товчхон ойлголт өгөх гэж оролдъё. Нийгмийн шинжлэх ухаан олон талаас нь цаг хугацааг судалж байгаа. Энэ дундаа сэтгэл судлаачдаас цаг хугацааны тухай судалдаг. Тийм айхтар гүнзгий ирүүлсэн судалгаа хийхгүй ч гэсэн бас л нийгмийн шинжлэх ухааны салбар учраас тодорхой хэмжээгээр судалдаг. Цаг хугацаа гэдгийг зөвхөн сэтгэл судлаачид тайлбарлахдаа бидний амьдралд өдөр тутам маш олон зүйлсүүд болдог. Мөн маш олон зүйлс болоод өнгөрсөн байна. Эдгээр зүйлс эмх замбраагүй байдаг. Тиймээс түүний дистаралд оруулахын тулд авч хэрэглэдэг хэмжээ шиг цаг хугацаа гэж нэрлэнэ гэдэг. Цаг хугацаа өнөөдөр өнгөрсөн одоо ирээд өгсөн 3 хэмжээстэй явж байна. Би өглөө 6 цагт ирлээ. 7 цагт цаагаа уулаа. 8 цагт ажилдаа явлаа. Өдөр 10 цагт өдийн цайгаа уулаач гэдэг юм. Орой 17 цагт харлаа, хүүхдээ авлаа, оройн хоол идлээ. Зөвхөн ганц өдөр миний эрхэлдэг ажил, миний хийдэг дадлуудыг жагсаагаад ичээд ийм их урт дараалал гардаг. Цаг хугацаа хэрэг байдаг бол энэ маш их эмх замбрааг болно л доо. Тийм учраас нэг эмх замбраа тавуулах, дистаралтай болгохын тулд бид нэр цаг хугацаа гэдэг хэмжээсээ гаргасан. Өглөө өдөр оройч гэдэг юм хэдэн цаг жилийн өмнө хавар зүүж гэдэг юм. Үнийг яагаад ярьж эхэлсэн бэ гэхээр надад танд олон зүйлс тохиолдсон. Гэхдээ эдгээр зүйлс аль хэдийн өнгөрсөн 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө, магадгүй 10 хоногийн өмнө бүгдээрээ улиран одож нисэн утсан. Гэтэл улиран утсан эдгээр зүйлс түн намааг өвдөгдөг, биднийг өвдөгдөг таагүй зүйлсүүд бас байдаг. Өвдөгсөн таагүй зүйлс болоод өнгөрсөн аль хэдийн бүр тэртээ хэдэн жилийн өмнө болсон ч гэсэн өвдөгдөг мэдрэмж нь байж л байдаг. Иймээс бид нар хүмүүс хүндрэлтэн надад тохиолдсон сүрэг таагүй зүйлс хэн буруутай юунаас болов гэж хайсаар аваад хин нэгэн буруутан олж тэр хүнд буруугаа тогсноор сэтгэлээ амраах юм механик үйлдэлүүд хийж идэг. За эмчийн буруугаас гэдэг юм одоо хүмүүсийн нийтлэг ярьдгаар эмчийн буруугаас болоо хин нэгний алдах. Жолоочийн буруутай үйлдэлээс болоод гэмтэж бэртэх. Нөхөр эхнэрийн буруугаас болоод өрг толгойлж үлдэх. Иймэрхүү үйл явдлууд амьдрал их байна да тий. Болоод өнгөрсөн. Тэгэхээр яг саяны шиг ийм сөрөг үйл явдлуудын хичнээн жилийн дараа ч гэсэн бид нэр тэр муу эмч, тэр муу жолооч, тэр муу нөхөр стоник гих мэтлэнгээр зүгсээр хараасаар зэвүүцээр насыг барах тохиолдол илбэг байна л да. Илбэг байна. За юу болоод байгаа вэ? Намайг өвдгсөн, биднийг өвдгсөн тэр хогийн уйтай, гунигтай мэдрэмжийг одоо цаг дээр ирээд татаж ирээд мэдрэхлээр зэрэг зовлонтой байдаг. Сэтгэл өвддөг. Тэгэхээр сэтгэлээ ангаахын тулд түр зүр нэмгэлхийн тулд бид буруутан шууд хайдаг. Тэр буруутан эмч ч юм уу, жолооч ч юм уу хин нэгэн итгээд бол тарнаад. За буруутан нэгэнд хайж эхэлсэн болвол хайгаал орчдгүй хүн. Хайсныхаа дараа буруутнаа олсон болвол олсон буруутандаа ялц юм өрүүлдэг.
Хуулийн байгууллага биш учраас сэтгэлийн хувьд ялц юм өрвөл хараад зүг үзэн яд. Бараг үхээсэй гэж бодно. Зайлаасаа. Энэ маань өөрөө сэтгэл зүгээрээ бусдыг яллах, бусдыг зэмлэх, бусдад ял өргүүлж байгаа үйлдэл. Буруутан олдсон, одоо ялалчлаа. Буруутан олдлоо, ял зэмийг өргүүлээ. Үүний дараачаас бат итгэл үнэмшил суун. Нэгэнтээ түүнийг хараагаад өрөөгөө зөвхөд үзэн ядсан учраас одоо тэр хүний тухай яаж бодъё гээд, яаж эерүүлэе гээд сайн сайхан зүйлс бодогдох болчдөг. Муухай, онцгой, муухан. Итгэж үнэмшсэн учраас гэсэн үг шүү дээ. За, энэ бол өнгөц үйлдэл, маш өнгөц бодол. Бид таагүй зүйлсүүдийг, онцгой муухай зүйлийг хэн нэгэн хүнийг буруутгаж түүн дээрээ бүх гмийг өрүүл тохоод тэгээд тэр хүнийг үзэн ядаад түүнээс хойш тэр хүнээс гэрэл гээгээ олж харахгүйгээр итгэж үнэмшээд амьдарч байгаа нь миний сэтгэлийг итгэнэ гэвэл тэрэн шиг худлаа амьдрал байхгүй. Энэ төрхөн зур бадарсан миний тэр айхтар сэтэрсэн тэр өвчнийг түр зур намжаад түр зур миний сэтгэлийг нэмгэлж байгаа боловч насан турш хин нэгнийг үзэн ядаж хин нэгэн муухай хүнийг дурсаж хин нэгнийг муухайгаар харж тэртээ сэтгэл зүйтэй амьдрна гэсэн үг. Асуудал шийдэгдээгүй буюу түр зур механикаар муулаад харааж өрөөгд өөрийгөө тайлруулждаг. Бараг өгтлөөч юм байж магадгүй. Ойлгож байна уу? За, утгагүй ойлгогдно. За, зарим тохиолдолд бас байна. Зарим тохиолдолд. Дахиад сөрөг үйл явдлууд нь тохиолдол л тээ. Юм л бол хаягдчихдаг. Ямар ч хүнтэй найзалсан, эргэсэн суусан тохирдоггүй. Ажлын байран дээр очих гологддог. Дараа нартаа зэмлүүлдэг. Найз нартаа жигддэг. Юу ч үгүй тийм те. Ингээл ажил үйлс бүтггүй ч юм уу, бизнес ихээр шатчихдаг байдаг ч юм уу. Гадаад явах ихээр виз гардаггүй ч гэдэг юм. Иймэрхүү өдөр тутмын ч гэдэг юм уу, хаяа ч гэдэг юм уу, ийм бэрхшээлүүд амьдралд нь алхан тутам тулгараад байгаа юм шиг санагддаг хүмүүс байдаг л дээ. Энэ тохиолдолд мэдээж онцгой мэдрэмж авч байгаа учраас дахиад буруутан хайдаг. Буруутан. Хэн буруутай вэ? Яагаад вэ? Бодож ирсэн нь би буруутай. Сэтгэлээ амраахад болт. Нэг юмд буруугаа догч хэлдэг амрах гэдэг нэ тэ. Би буруутай юм аа. Би буруутай гэдэг нэгэнд буруутнаа олцсон юм чи одоо буруутандаа ялз юм өрвөл. Яаж? Арчаагүй амтан. Ийм ч юм чадахгүй. Олигтоо сурч яах юм амьдарч яах юм яаваа. Тэнийг царайлчаад. Өөрийгөө зөвгөж эхлэнэ шүү дээ. За, одоо ялз имээ өрүүлсэн учраас итгэж үнэмшнэ бат. Би угаасаа нэг бүтэхгүй амт юм байна дөө. Чадалгүй, чадваргүй, хогийн угаасаа л юм шүү дээ. Сайжрах ч юм байна. Одоо ийм бат итгэлүүд төрнө. Одоо энэ бат итгэлээс юу үсгэж байгаа вэ? Өнөөдрийн хамгийн гол ярих чад зүйл. Өөртөө үл итгэх байдал. Өөртөө итгэл хүмүүсэд яриад байдгаад. Гэтэл энэ нэг загансараад өөртөө итгэлгүй болгоцсон. Энэ өөрөө ичимхий болохоор өөртөө итгэдэггүй юм. Энэ төрөлхийн өөртөө итгэлгүй ийм аимхай гулчгар хөвгт байсан. Гэсэн тодорхойлолтуудыг мэрэгжлийн бус тодорхойлолтыг хүмүүс гаргаж тавиад байл л. Үгүй. Тийм байдаггүй. Өөрийгөө буруутгаад, өөрийгөө буруутгасан цагаас эхлээд өөрийгөө ялалдаг. Өөрийгөө ялалсан цагаас эхлээд өөрийнхөө арчаагүй тийм сул дорой гэж бат итгэдэг. Өөрийгөө арчаагүй сул дорой гэж бат итгэсэн цагаас эхлээд өөрт итгэлгүй болдог. Айхтар зүйл байна шүү дээ, тийм. За, юу ч болж өнгөрч болно гэсэн үг. Юу ч болж өнгөрдөг. Бидний хүсээгүй зүйлсүүд, бидний төсөөлөөгүй зүйлсүүд, хэзээ ч хүсэхгүй зүйлсүүд болоод өнгөрдөг амьдралд. Үүний дараачаас эхлээд сэтгэл зүгөө удирдах та
химнээс болчвоо. Тэр л буруутай. Миний суусан хүн буруутай. Эсвэл би нөхрөө тогтож чадаагүй буруутай. Ядуу аав ээж буруутай. Намайг хүүхэд тогтно сэтгэл зүйн гэмтэл учруулсан тэр хүн буруутай. Тэр аригчин буруутай. Тэр эмч буруутай. Гэх мэтчлэнгээр хин нэгнээс буруу хайж эхлэх юм бол сэтгэл зүйн хувьд алдаатай, гажиг бодлуудтай, насан туршдаа амьдарч эхэлдэг гэсэн үг. Юу гэх гээд байгаа? Болоод өнгөрсөн зүйлсээс буруутан хайснараа таны сэтгэл зүй тухайн үед л амардаг болохоос хизээж насан туршдаа сэтгэлийн амар амгалан хидэлдэггүй юм аа. Тэгсэн мөртлөө бид нэр сэтгэлийн амар амгалан амьдрахыг аж аргал гэж нэрлэдэг. Сэтгэлийн амар амгалангаа идэх гээд хайгаад байдаг. Буруутан л хайж байгаа бол сэтгэлийн амар амгалан. Хэрэв буруутай хүн байдаг л бол таны амьдралд таныг оролцуулаад шүү дээ. Байдаг л бол та сэтгэлийн амар амгалан идэлгүй гэсэн үг. Болоод өнгөрсөн зүйлсийг шууд хүлээж авах хэцүү байдаг. Үнийг л ойлгож байна. Хэцүү шүү дээ. Тэ төвхтөө. Гэхдээ үүнийг хин нэгнийг буруутгаж, хин нэгэнд буруу тохож үүрүүлснээрээ энэ асуудлаас хангижирна гэж худлаа байдаг. Бүр 7 төр гэсэн үг. Одоо яах вэ? За, одоо иймэрхүү зүйлсүүд ч юм уу тань таалагдахгүй зүйлсүүд болоод өнгөрчээ. Болоогүй юм байлгүй те. Өвөнд ажгүй юм ч гэдэг байсан да. Сайн жолооч гэдэгтэй. Ийм юм болох ёстой болол болсон юм байлгүй те. Тэр хүн бас хичээж ажилласан баха. Тэр хүн албаар ингээх баха. Гэж нэгдүгээрт эргцүүлдэг харахад. Хоёрдугаард сайн хүн, муу хүн гэсэн ойлголт сэтгэл судлалд байдаг. Надад сайн санагддаг, надад муу санагддаг хүмүүсийг хэдүүлээ одоо төсөөлөд харъя. За, таны сайн гэж боддог, сайхан гэж боддог нэг хүн байна тэ. За нөгөө баяраа. Таны нэг станы зүүн хогийн муу түүний адаг гэж боддог нэг хүн байдаг. За юм бит. Бата. Энэ хоёр хүн яагаад би сайн, яагаад муу гэж бодсон бэ гэхээр энэ хоёр хүмүүсийн надад хизээ нэгэн цагт гаргасан хандлагаас болоод тэр хүмүүст өгсөн эцсийн дүгнэлт. Гэтэл хүмүүс хүнд хэрхэн хандах нь тухайн өдрийн сэтгэл санааны байдал, тухайн 7 хоногийн сэтгэл санааны байдал, тухайн сарын сэтгэл санааны байдлаас хамааралтай байдаг. Би өнөөдөр ажил бүтэмжтэй цоглог явж байгаа хүн тусламар санагдаал, хүн сайхан үгэлмээр санагдаал, хүн өрөөмөр санагдаал, хүн барьж тэрмээр санагдаал, онгормоор санагдаад байдаг л дээ. Энэ үед надад тааралцсан хүмүүст би сайхан сэтгэл төрүүлж чаддаг. Сайхан зүйлсийг өгч чаддаг. Энэ үед надад таарсан хүмүүс надад хүнлэгээ сайн хүн. Окей. Эсвэргээр миний ажил бүтэхгүй байдаг, ажлаас алгагдсан байждаг. Найз охинтой их нэртэй хаягдсан байждаг. Онцгой дүрд үргэлжилж байна гэж бодъё л дээ. Тэгээд нэг хүнтэй таарлаа те тантай ч юм уу. Сайхан хүнээс гарахгүй. Надаас юм асуулаа, уцаарлна, хэдрэлнэ. Йог хийн тийм биз? Тааж бас тэгж. Тэгэхээр надад таны хүнлэх муу хүн муухай штэ. Онцгой залуу. Гэтэл ингэж бодож дүгнсэн цагаас эхлээд бид нэр хүмүүсийг муу сан гэдэг хоёрхан категорид бичдэг. За, үүнийг яагаад ярьж байгаа гэхээр таныг өвдгсөн, танд таагүй мэдрэмж төрүүлээд ганцаардуулсан, таныг амьдралын дундаас орхисон, эсвэл таны сайхан зүйлсийг танаас булаасан гэж боддог хүмүүс байвал тэр хүмүүс сайн ч хүн биш, муу ч хүн биш гэдэг.
тэр хүмүүс албаар хүчээр танд муу зүйл учруулъя. Таныг хорлоё гэсэн сэтгэлээс хийгээгүй байх магадлал маш их байдаг. Гагцгүй бид нэ тэгж харахыг хүсдэггүй. Тэгж ойлгох юм бол нөгөө сэтгэл төрөд байгаа хүндүрүүтэй, улам хүндүртэй, улам сэтрэх юм санагдаад тэр өвдөлтийг мэдрэхээс айгаад бушуухан тэтгэр хүмүүст нэлзаах гэж оролддог гэсэн үг. Нэлзааж байгаа нь хурдан эдгэрч байгаа мэт хуурамч дохоо, хуурамч тэмдгийг биднэрт өгдөг ч гэсэн төд удалгүй маргааш нөгөөдөр нь дахиад л нөгөө үндэ буруугаад тогтсон, дахиад өвдсөн, дахиад новшин мэдрэмжтэй амьдарч эхэлдэг гэсэн үг. За одоо тэгэхээр найзуудаа ийм зүйл хэрвээ танд байдаг бол ийм зүйл болсон бол буруугаа тогтдог хүн байдаг бол битгий буруугаа тохоо. Таны сэтгэл зүйн байдал уламд ортдог. Өөрийнхөө сэтгэл зүг аврыг гэж бодвол ямар ч буруудаг битгий болоод өнгөрсөн штэ. Имэйл байх байсан юм бэлгүй те. Имэйл хөв зохиолтой юм бэлгүй те гэж бодвол бараг амар. Өөрийгөө ч гэсэн та битгий буруутгалт. Өөртөө итгэлтэй байлт. Энэ амжилттай амьдрах гэдэг юм, ажиргалтай амьдрах гэдэг юм. Эргэн тойрондоо амьдралын түвшинд ахиулахын тулд өөртөө итгэх зүйл маш чухал гэдэг юм. Өөрийгөө буруутгасан л бол өөртөө итгэлээ тодорхой хэмжээр алдаж байгаа гэж та ойлгорой. Өөртөө итгэхгүй байх юм бол хорвоо танд итгэхгүй гэдгийг бас санаж аваарай. Жаахан нухацтай эрх зүйлээсэй гэж би таныг хүсэж байна. Өнөөдрийн подкастыг энэ үргээд жаргая. Сайн тумгаагаараа. Цэг. Маш их баярлалаа. Дараагийн подкастаар иргэн уулзцгаая. Сайхан бүхнийг хүсье.